болно. Бид нэр одоо хурлыг одоо удирдах, хурлыг зохион байгуулахаас ахуулаад тийм ээ. Энэ одоо заалыг одоо дүүргэж байгаа хүмүүс маань манай Монгол улсын бүх одоо энэ салбарын үйлдвэрлэгчнийг төлөөсөн төлөөлөгчд оролцсон. Мөн Монгол улсад үйлдвэрлэл явагдахад шаардлагатай одоо үйл ажиллагаа явуулдаг тийм ээ. Одоо татварын албаныхан байдаг, улсын мэргэжлийн хяналтынхан, гаалийнхан гээд одоо тэгээд өшөө бидэнтэй хамтарч энэ одоо үйл ажиллагаа зохион байгуулж байгаа одоо хөтөлбөрийн яам, эдийн засгийн хөгжлийн яам, боловсролын яам гэдэг ингээд одоо бүх хүмүүсээ бид нар ингээд бас урьж оролцуулж байгаа. Тэд нэр бас өөрсдийн бодлогыг тэндээ бас танилцуулна. Хурал зөвхөн маргааш болох. Зөвхөн маргааш бол. Яг тэр бид нар өмнө нь маш олон хурлыг хийсэн байхгүй юу? Бүх салбарынхаа хуралдааныг хийгээд, бүх хүмүүсийн саналыг нэгтгээд, хоёр дахь шатны хурлаа хийгээд, одоо маргааш бол бид нар ард түмэндээ бөгөөд салбарынхандаа тийм ээ нийт иргэдтэй Монгол улсын одоо үйлдвэрчлийн хөтөлбөр дээр бид нар энэ санаа оноо тусахаар нэмж байна. Энэ бол бодиттой хэрэгжих боломжтой. Энэ бол төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч одоо ингэж бодлого боловсруулж байгаа их том алхам юм шүү гэдгийг одоо зарлан тун. Орон нутгаас бас оролцох байх тийм ээ. Оролцуулж байгаа. Тэгээд ер нь бол бид нар энэ дээр дандаа хэрэгжих боломжтой бас төслүүдийг одоо төржихтэй өргөн барья гэж байгаа. Тухайлбал бид нар одоо модны чиглэлээр модны аж ахуй одоо эрхлэлээ гэхэд бид нар ойн хаягдл байгаа. Ойн маш их хаягдл байдаг. Яа тэгээ ой цэвэрлэгээнээс ч юм уу эсвэл аж ахуй одоо ажил үйлчлэгээ хийсний дараа гавдаг хаягдл ч гэдэг юм уу те. Ойн нөхөрлөлүүдийн одоо тэр том хүчийг ашиглаад бид нар ойгоо цэвэрлээд дээрээс нь ойгоос гарсан хаягдлаараа одоо бид нар хавтан модон хавтан хийх үйлдвэрийг одоо байгуулъя гэсэн зорилттой байж байгаа. Тэгээд энэ бас ажиллах ингээд энийг шийдчихвэл баг модны салбар дээр бол маш том төлөвлөж байгаа байхгүй юу? Ажлын оронтой бай. Тий, ажлын байр бий болно. Дахиад Монгол улс гадаадаас авдаг хавтангаас хамаагүй хямдхан оруулах боломжтой, өөртөө хийх боломжтой байж байгаа. Тэгээд дахиад одоо байгаль орчны яамтайгаа, ногоон хөгжлийн яамтайгаа энэ асуудал бас уялдж байгаа. Тэгэхээр энэ одоо ажил дээр бид нар тэр яамтайгаас хамтарч ажиллахаар санамж жижиг гарын үсэг зурх гэж байгаа. Тэгээд болгоё их бол боломжууд их бий. Бид нар болохгүй гэх шалтгаан хайх биш. Болох боломжтой бүх гарцыг хайх юм зорилттой ажиллаж байгаа. Түрүүн та ярианда хүний нөөц гээд дурдлаа л да. Юу гэхээр манайхан бас иргэдийн дунд ийм нэг гомдол санал байдаг. За ялангуяа одоо арьс ширний үйлдвэр байдаг юм уу? Эсвэл одоо ноос ноолууран бүтээгдэхүүний ойдлын үйлдвэрүүд тийм ээ. Эдгээр үйлдвэрүүдийн ард нь одоо эцэст нь солонгосчууд, хятадууд маш ихээр байдаг. Залуу жаахан охтуудыг насцааж харгалзаж ажилд авчаад ингээд айгүй их ерөөсөө янз бүрийн ажлын байрны дарамт ихээр байдгаа гэсэн гомдол маш ихээр ирдэг шүү дээ. Энэ тал дээр ер нь танах ер нь хяналт тавих уу? За ер нь бидний барьж байгаа нэг бодлого юу гэхээр үндэсний үйлдвэрлэгч гэж хэмбэ гэдэг дээр яг өөрийн гэсэн тодорхойлтыг бий болох асуудал байна. Хөрөнгө оруулалт нь одоо яг гадны хөрөнгө оруулалттай байдаг компаниуд байдаг. Тэгээд яг нэг хэсэг хүмүүс бол хятадын мөнгөөр ажилладаг Монгол эзэнтэй компаниуд байдаг. Тэрийг бол бид нар мэдчихэж байгаа тийм. Гэтэл яг зөвхөн Монгол эзэнтэй яг Монголд үйл ажиллагаагаа явуулдаг ийм одоо яг үндэсний үйлдвэрлэгчнэр маш олон байгаа. Тэгэхээр энийг бид нар салгаж ялгаж үзэх ёстой. Энэ дээр бол бид нар өөрсөнд нь ч гэсэн хэлсэн бид нар яг одоо үндэсний үйлдвэрлэгч тийм ээ өөрийнхөө одоо хөрөнгөөр өөрөө үйл ажиллагаа явуулж байгаа Монгол эзэнтэй компаниудаа төлхөө одоо хөгжүүлэх бодлого авч хэрэгжүүлнэ гэдэг. Гэхдээ ер нь бол яг өөрийн чинь саяны хэлдгээр баахан солонгос эзэнтэй ч гэдэг юм уу те дарамт үзүүлдэг гэдэг үйлдвэрүүд бол маш ховор шүү дээ. Энэ бол хүмүүсийн дунд бас жоохон буруу ташаа ойлголтууд их байдаг. Тэгээд миний одоо ганц бодол биш. Манай одоо саяны дур хуралдаанууд орсон хүмүүсийн бодлоор бол ерөнхийдөө нэг саналтай бид нар төвлөрөөд байгаа. Манай улс бол маш их дээд боловсролтой боловсруулж бэлтгэдэг. Нийгмийн салбарын одоо хүмүүсийг их бэлддэг. Дээрээс нь манай нийгмийн сэтгхүй болохоор хүүхдүүдэд дээд боловсролтой болгох ялангуяа охтууд одоо хүнд дадлуулахгүй тул тийм ээ нэг боловсролтой болгоод тавьчих гэсэн тийм бодол маш их байдаг. Тэгээд одоо яг үндсэндээ хуучин манай тогтолцоонд байсан техник мэргэжлийн сургууль тийм энэ сургуулийн тогтолцоо ерөөхдөө нэг хэсэг бол алдагдсан. Одоо л мэргэжил үйлдвэр сургалтын төвөд байгуулагдаж эхэлсэн л дээ. Энэ бол үнэхээр таашаалтай. Гэвч энэ сургалтын дээр бас нэг бодлын уул уурхайн салбар руу нэлээд хошуурсан тентгийн захиалгаар бэлтгэдэг энэ тогтолцоо руу нэлээд орчихсон байгаа. Тэгээд дахиад манай энэ ихтэй сургууль дээр мэргэжилтэй одоо дээд боловсролын инженер технологич нарыг бэлдэж байгаа боловч эндээс бас
ажлын уялдаа холбоо нэлээд тутмагаас болоод бааз байдаггүй тийм ээ туршилт хийх үйлдвэр байдаггүй ч гэдэг юм уу тэгээд эрдэмтэн мэрэгдүүд маань зөвхөн одоо тэр зурчдад оюутнуудад хичээл заахаас идэрэхгүй ч гэдэг юм уу ийм болохоор бид нар бол сургалт эрдэм шинжилгээ туршилт үйлдвэрлэл гэсэн энэ дөрвөн зүйлийг бол цогц хөгжүүлж бид нар шинжилгээ ухааны технологийн ололтыг нэвтрүүлэх шинэ одоо ноу хау тийм ээ нано технологиг одоо үйлдвэрлэл нэвтрүүлэх гэсэн ийм ажлуудыг хийх шаардлагатай байгаа. Хувийн хөгжлийн эзэдтэй ерөнхийд яаж хамтарч ажиллах вэ? Тэгээ одоо хувийн эзэдүүд манай хөнгөн үйлдвэр дээрхэд улсын үйлдвэрийн газар байхгүй шүү дээ. Цэргийн үйл одоо хувцсны бүртөө гэдэг компаниуд тэр бол Батлан яамны одоо хариунд явдаг. Тэгэхээр энэс өөр үйлдвэр бол байхгүй. Дандаа хувийн эзэдүүд байж байгаа. Эднэр манай бүгдээрээ тухайн салбарынхаа одоо холбоод болоод ингээд эвлэлт нэгдсэн явж идэг. Тэгэхээр бидний нөгөө холбооттой гэрээ байгуулж ажиллана гэдэг чинь хувийн эзэдүүд тэнцэнэ байж байгаа. Тэгэхээр ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо буюу тэр мэргэжлийн холбоотой нэгдсэн холбоо гэж байгаа байхгүй. Тэр байгууллагатай бид нар энэ ажлыг одоо бас нэгт хийж байгаа. Тэг маргааш арга хэмжээчсэн хамтарсан үйл ажиллагаа болж байгаа. Тэгээд бид нар одоо энэ ажиллагааны дараа бид нар хувийн эзэдүүдтэй буюу одоо холбоодуудтай гэрээ байгуулж ажиллана. Тэгээд төр бол яг өөрийнхөө хийх ёстой ажиллаа хийх ёстой тийм ээ зохицуулах үйл ажиллагаагаа хувийн эзэдүүд буюу одоо хувийн хвшлийнхнийг үйл ажиллагаа явуулахад нь эрх зүйн болон одоо бизнесийн таатай орчныг бүрдүүлж өгөх. Энэ хүмүүс маань өөрсдөө л энэ салбарын төлөө одоо үйл ажиллагаа явуулдаг юм хүмүүс байдаг. Энэ хүмүүс ч гэсэн өөрсдөө энэ бол бидний ажиллаа бид хийх ёстой төр маань дэмжиж гэх юм бол бид нар ажиллах бүрэн боломж нь байна гэсэн их урам зоригтой байж байгаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор одоо намар болгон арьс арьсан бүтээгдэхүүн, ноос ноолгор бүтээгдэхүүн үсгэлэн гардаг болж энэ бол бүр уламжлалт болсон тий. Бас манайхан ч гэсэн бүр хүлээдэг болчихсон ийм нэг үйл ажиллагаа болсон шүү дээ. Тэгэхээр үзэгчид манай бас иргэд маань бас гадны зүгээр нэг орны хятадаас орж ирж байгаа бүтээгдэхүүн авч хэрэглэхээс илүү манайхан ч өөрсдөө үйлдвэрлэх гэхээс илүү бүр урлаг болгож ингэж арьс арьсан бүтээгдэхүүнээр янз бүрийн ингэж бүтээгдэхүүн хийдэг болж үнэхээр бас ингэж ам сайтай байдаг болчихж энэ ч бас сайшаалтай яалтч нэг ажил тийм ээ. Энэ талаар бид нар намар болгоо одоо нэгсэндээ хийсэн ажлаа ард түмэнд тайлбарнаад гэдэг юм уу тий. Намрын ногоо өдрүүд гэдэг хүнсний чиглэлийн ажлын худалдаа гардаг. Тэндээс манай нийлэлчүүд одоо маш их хүнсний ногоо жинсгэнээ нөөцлж явдаг. Дээрээс нь манайхад бас арьшин нас ноолгор бүтээгдэхүүний үйлчлэн худалдаа гаргадаг сая хүн бид Мишелэкс бол их амжилттай зохион байгууллаа. Тэгээд тэр одоо үйлчлэн дээрээс ингэж яваад харахад бол үнэхээр бахархмаар үнэхээр сайхан юм бид хийж байгаа. Энэ бол нэгдүгээрт бүтээгдэхүүн яагаад ийм чанартай сайн гардаг вэ гэхээр манай Монгол малын өөрийнх нь арьширны нас ноолгорын онцлог байдаг. Хятадын одоо арьсаар хийсэн бүтээгдэхүүн хэврэг байдгаа гэж хүмүүс харьцуулж ирж байгаа юм л да. Бараг ингээл өвчтэйхэн татгаж суурдаг гэдэг. Тэгэхээр одоо манай жилийн 4 үйлрэлт энэ хатуу ширүүн урамсгалд Монгол мал ямар их төвчээртэй төсвөртэйгээр өсөж үржиж байдаг үлээ тийм ээ. Энэ бол байгалийн бас нэгэн зохицолтолгоо. Дээрээс нь бид нар маш их одоо эко тийм ээ. Ногоон одоо энэ сайхан одоо орчин бүрдүүлж идсэн ийм бүтээгдэхүүнийг бид нар гаргахыг эрмэлздэг. Эко бүтээгдэхүүн гэдэг бол одоо дэлхийн нийт бол их алдаршиж байгаа. Одоо энүүгээр монголчууд дэлхийн зах зээл дээр гарах бүрэн боломжтой байгаа. Тэгээ манай Монголын ноолуурын бүтээгдэхүүн гэхэд одоо өөрөө жинхэнэ эко өнгөр гэхэд маш олон сайхан өнгө гарч байгаа. Тэгэхээр хүн янз бүрийн одоо бодогч бодисууд хэрэглээгүй яг тэр натурал одоо бүтээгдэхүүнийг хэрэглэхийг одоо дэлхийн нийтээр хэрхэмлэх болж байгаа. Энэ үед бид нар энэ давуу чанар дээрээс нь дизайн одоо өнгөний хослолыг гаргаж чадсан сайхан чанартай бүтээгдэхүүн хийх юм бол одоо бас өөрчлөгдөх боломж маш их байгаа. Монголын ноолуур бол ер нь бол дэлхийд их салдарч байгаа. Ийм олон гацуу бид нар дэлхий рүү гарах одоо гарцаа олох тийм ээ. Тэр маркетинг менежментээ сайн хийх асуудал байгаа. Энэ дээр манай нас ноолуурын холбооныхан бас Mongolian Noble Fiber гэдэг энэ нэртэй хаан гэсэн одоо цаашхтай ийм том бүтээгдэхүүн дээр одоо брендийг бий болгоод хамтарч ажиллаж байгаа. Дэлхийд авах гад дэлхийн банктай хамтраад энэ маань бид нар нэгдэж чадж байна гэдгийг харуулж байгаа. Тэгээд одоо бүтээгдэхүүний чанар асар өндөр гарч чаддаг. Гагцхүү энэ дээр бид нар одоо үйлдвэрлэлийн одоо тоо хэмжээг нэмэгдүүлэх дээрээс нь үндсэн түүхийн эдийн чанар сайн байх асуудал байна. За тэгэхээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гэж ярьж байсан цаг саяхан одоо бол энэ талаар бол ярих юм бол маш их зүйлийг ярихаар манай нэвтрүүлгийн цаг бас хүрэлцэх
хүрэлцэхээргүй байна л да. Тэгэхээр бас өнөөдөр бидний урилгыг хүлээж аваад цаг зав гаргаж ирж бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Зарим нэг бас яриаг үлдсэн зүйлийг дараа бас бидэнд ярилцах боломж гарах байхаа гэд одоо энэ хүрээд нэвтрүүлгээ өндөрлөө. За баярлалаа.